Ясын царайдан туяа таатаад харин толонд Бано. Самано цэдэ шигч мөнө. За өрөөмдөг хүргэе. Оройг сайхан өнгөрөж байна та? Сайхан өнгөрөж байна. За тантай одоо нийслэл Улаанбаатар хотоос удастай мэдчилгээ радиогоос холбогдсон байгаамаа. Юуны өмнө таньда Мартин амны баярын мэндийг хүндэтгэн өргөе. За манай радиогоор дамжуулаад таны хайртхуу Зэнд аюушийн гэр бүлээс мэдчилгээ илгээсэн байгаамаа. Хүүхдүүдийнх нь илгээсэн мэдчилгээг дамжуулж өгөх гэсэн та хүлээн аван сонсох боломжтой байна уу? Үгүй та гар утсаараа сонсоход болно. За тэгвэл та сонсоороо гар утсаараа сонсоороо би дамжуулж өгье. За. Юуны өмнө хамгаас ирхэм хамгаас хайртай ээжтэй энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Таньда Мартин баярын мэндийг хүүхдүүдийнхэн зүгээс хүндэтгэн хүргэж байгаа юм шүү. Алтан дэлхийд тээж төрүүлсэн хажууд ээж минь таньда би хайртай, хатуутай, зөөлөнтэй, амьдралын нухчаа бүртээ хажууд минь байдаг. Таньда баярлалдаг шүү ээжээ. Баяр жаргал минь таныг л бахад дүүрч, бахтам амжилт минь таныг л бахад өндөрсөж, од хиймэр минь таныг л бахад гэлалзаж, орчлон ертөнц таныг л бахад дэндүү сайхан байдаг. Ээжтэй аз жаргал, эрүүл энхэн нормогийн хамгийн сайхан бүгдийг хүсье. Та минь өөр хүүхдүүд бидэнтэйгээ үрд хамтаагаараа ээжтэй хайртай шүү гэдэг дуучин Аминагийн доолсон миний ээж хэмээх сайхан дууг тань зориулсан байгаамаа. За. Хоёулаа хүүхдүүдийнхэн тань зориулсан дууг сонсоод иргэд холбогдъё. Та утсаа битгэс алгаарай. За.
Өнөөдөр болж би Мартин амны тохиолдуулаад хайртай ээж цэзэн гişтэй зориулан хайртхөө цэнд аюушин гэр бүлээс илгээсэн манд төчөлгийг дөнгөж цавид хүргэж дууслаа. Зэрэгэд цэдэн гişгтэйг олбогдъё байна уу? байна. За тэгэхээр бид нэрээ бас бичлэг болон хадгалагтай болдгоо юм аа. Энэхүү мөчөө танд хайртай хүүхдүүдтэй хандаад хэлэх үг байгаа болоо? Ерөөс юм сайн сайхны хүсээ өрөөё. Хүүхдүүдтэй. За тэгэлгүй яхаа. Таныхаа амьдралд бас энэ Норвегийн хамгийн сайхан бүгдийг үсэ. Та минь ч бас биесэн бадаараа урд насалж удаан жарахыг тандаа хүсэн өрөөё. За баярлалаа. За та минь орой сайхан өнгөрүүлээрэ баяртай. За баярлалаа. Бүсгүйчүүд хангаан тэтгэх эмч билээ